20 дугаар бүлэг. Хэрэв та нар тэмдэг гайхамшгуудыг үзэхгүй бол. Иерусалим дахь дээгүүр өнгөрөх баяраас иргэн ирсэн Галилийнхан Есүсийн ёр бусын үйлсийн тухай мэдээг авч ирвэ. Иерусалим дахь удирдагчид Христийн үйлдэлийг шүүн хэлэлцэж эхэлсэн тул Есүс Галил руу явахаар шийджээ. Олон түмэн сүмийг буруу зорилгоор ашиглаж, тахилчид шунал ихэрхүү зантаа хэд автагдсанд эгдүүцэж эхэлсэн байлаа. Тиймээс удирдагч нарыг айдаст автуулан зугтахад нөлөөлсөн энэ хүн удаан хүсэн хүлээж буй аврагч байж болох юм гэж хүмүүс бодож байлаа. Есүсийн үйл хэргийн талаар сүүлийн үеийн мэдээллүүд хүмүүс хамгийн чухал хүсэл мөрөөдөл удахгүй бэлэгдэнэ гэсэн баталгаа болж байх шиг байв. Хүмүүс энэ иш үзүүлэгч өөрийгөө Месиа хэмээн тунхаглаж байна гэсгэх болов. Харин Есүсийн мэндэлсэн хот Назарын оршин суугчид түүнд итгэхгүй байжээ. Тиймээс Есүс Назарыг алгасан Галилийн Кана хотод очив. Аврагч дагалдагч нартай гунигтайгаар ямар ч иш үзүүлэгч өөрийн нутагтаа хүндлэгддэггүй юм хэмээн айлдав. Хүмүүс өөрсдийн үнэлдэг чадваруудаараа бусдыг дүгнэж цэгэндэг. Явцуу бодолтой, дэлхийг хайрладаг хүн Христийг ядуу дорд гарал, эгэлхэн хувцс, өдөр тутам цаг завгүй үйлчилж байгаагаар дүгнэж байв. Тэд ямар ч гэм нүглийн толбой ариун зүрх сэтгэлийг үнэлж, ойлгож, мэдэж чадахгүй байв. Христ удалгүй Кана хотод иргэн ирж байгаа гэсэн мэдээ Галил нутагт даяар тархаж, зовд зүдэрсэн ба ад үзэгдсэн хүмүүсийн зүрхэнд итгэл найдвар төрүүлв. Капернаумд хааны ордонд ажилладаг нэгэн Юда түшмэл энэ мэдээнд анхаарал тавьж эхэлжээ. Түүний хүн эдгэжгүй өвчнөөр шаналн байжээ. Эмч нар хүүг эдгэх ямар ч найдваргүй гэж хэлсэн боловч эцэг нь Есүсийн тухай сонсоод түүнээс очиж тусламж гуйхаар шийджээ. Хүүн үхлийн ирмэг дээр байсан бөгөөд хүмүүс түүнийг эцгийгээ гэртээ буцаж иртэл амьд байж чадахгүй байх хэмээн түгшиж байв. Гэвч түшмэл Есүст бичлэн хандах нь зүйтэй гэж боджээ. Түшмэл эцгийн шаналн гуйж байгаа гуйлтыг агуу ирж сонсоод өрөвдөж магадгүй гэж бодвоо. Тэрээр Кана хотод ирээд Есүсийг олон хүмүүс бүрдсэн байхыг олж үзв. Тэгээд догтлосоор аврагчгүй ойртон олны дундуур зүтгэвэ. Гэвч өмнө нь аяншсан тоос дарсан энгийн хувцастай хүнийг хараад түүний итгэл саарах мэт болов. Тэрээр энэ хүн зорж исэн хүслийг минь биелүүлж чадна гэдэгт эргэлзэн хэдий ч Есүстэй ярилцах завшаан тохиож зовлонгоо түүнд хуваалцаад гэртэн очихыг гуйжээ. Гэвч Есүс түүний зовлон хэдийг мэдсэн байв. Түшмэлийг гэрээсээ гараагүй байхад нь аврагч түүний зөвхүүлсэн зовлон мэдсэн байжээ. Мөн хүүгийн эцэг Есүст итгэх хэсэг талаар тодорхой нөхцөл тавьсан байгаа гэдгийг нь ч хүртэл мэдсэн байв. Хэрэв хүслийг нь биелүүлж өгөхгүй бол тэрээр Есүсийг Месиа хэмээн хүлээмжшөөрөхгүй гэж бодсон байжээ. Түшмэл түүний юу хэлхийг тэсэн ядан хүлээж төгссөн байв. Харин Есүс хүмүүс та нар тэмдэг гайхамшуудыг үзэхгүй бол ёр өдөхгүй хэмээн альтлаа. Есүсийг Христ мөн гэсэн бүх баталгааг эс хайхан хүүгээ эдгэлэхээр гуйж буй хүн аврагч өөрийнх нь гуйлтыг биелүүлсэн эсхээс шалтгаалan түүнд итгэхэд бэлэн байв. Тэгвэл Есүс ямар ч тэмдэг гайхамшуудыг үзүүлэхийг нэхээгүй самарчуудын цайлган итгэлийг түүний итгэлгүй асуулттай нь харьцуулсан ажээ. Бурханлаг чанарынх нь мөнхийн гэрчлэл болсон түүний үг хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэн итгүүлэх хүчтэй билээ. Христ Бурханы ариун үгсийг тусгайчлан өгсөн ард түмэн нь Бурханы хүүгийн өөрийн биеэр дамжуулан өгсөн үгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгааг хараад унагласан юм аа. Юдач болов түшмэл хамгийн нандин чухал хүмүүсэлд гуйлтаа түүнд ирсэн учраас түүнд тодорхой хэмжээний итгэл байв. Есүс түүнд гуйснаас нь илүү өгөхийг хүсч байсан. Есүс зөвхөн хүүг нь эдгэхийг хүссэн төдийгүй түшмэлийг бүх гэр бүлийнхнийх нь хамт авралынхаа ивэлдээ багтааж удахгүй өөрт нь зүтгэх олон дагалдагч нартай болох Капернаум хотод итгэлийн гэрлэлээ асаахыг хүсжээ. Гэвч түшмэл Христийн нэгүүлслийг хүлээн авахаас өмнө өөрийн хэрэгцээгээ ухаарах ёстой байлаа. Энэхүү түшмэл хүн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн Есүст анхаарал хандуулсан нийтлэг ард түмний төлөөлөл байв. Тэд түүний хүчийг ашиглан онцгой бусдаас давуу ашиг тусыг олохоор санаархах ба тэдний итгэл зуурдын ашиг тусыг амлахаас шалтгаалдаг байлаа.
Тэд сүнслэг хүсэл мөрөөдөл гэж юу болохыг Бурхны нэгүүлсээр ямар их гачигдаж байгаагаа ухаардаггүй. Аврагчийн үгс цахилгаан гэлбай адил түшмөлийн бүхий санаа бодлыг илчилж орхив. Тэрээр Есүсийг хувиа хичээсэн сэтгэлээр ирж хайж явснаа ойлгов. Тэрээр ангаах хүчтэй нэгэнд итгэх итгэлээ хичнээн дорой тогтворгүй болохыг ойлгож ухаарчээ. Чин сэтгэлээсээ харуулсан тэрээр эргэлзээнээсээ болж хүүгээ өвхөлд алдаж болохыг ухаарав. Түүний өмнө хүний бодлыг таньж чаддаг, хийж чадах зүйлгүй нэгэн зогсож байгаа гэдгийг мэджээ. Түшмэл шанал зовсон байдлаар "Эзэн, хүүхдийг минь үхэхээс өмнө ирээч" гэж гуйлаа. Зөвхөн гуйж буй түшмэл цорын ганц боломжоо алдахгүй хичээж буй Яаковтай адил Тэнгэр элчтэй барилдан "Намайг ерөөхөөс нааш би таныг явуулахгүй" гэж дуу алдсны адилаар Христээс зуран авчээ. Тэрээр Яаковын адил ялалт байгуулжээ. Аврагч амин чухал хэрэгцээгээ хүлээн зөвшөөрч түүнээс зууран хандаж буй хэнийг ч боловч цаашаа гэхгүй билээ. "Яв, чиний хүү амьд байна" гэж тэр хэлв. Түшмэл зүрх сэтгэлээрээ амар амгалан мэдэрч урьд хожид байгаагүй их баяр хөөртэйгээр гэрлүүгээ зүглэв. Тэрбээр Христ хүүг нь эдгээрнэ гэдэгт итгээ зогсохгүй харин хүчтэй итгэлээр Христийг аврагч хэмээн хүлээн зөвшөөрсөн. Яг энэ үед Капернаумд өглөө төвчтэй хүүгийн дэргэд байсан хүмүүс түүний бие гэнэт засраад ирэхийг мэдрэв. Үхлийн сүүдэр нүүр царайнаас нь нарилж, халуун нь гуурч, хацар нь туяараад ирэв. Гал нь буурсан нүднийх нь харц сэргэж, тэнхээ тамир орж, яс арис болсон бие нь тэнхрэв. Хүүд өвчин зовлонгийн ямар шинж тэмдэг үлдсэнгүй. Түүний халуун шатаж байсан бие нь зөөлөрч, чийгшин, тэрээр бүх гэгчин тайван сайхан нойрсов. Өдрийн хурцнаар шарж эхлэхэд халуун нь бүр мөсөн буурлаа. Гэрийнхэн гайхаж бөөн баяр хөөр болвоо. Кан хот Капернаумаас холгүйхэн орших боловч хүүгийн эцэг Есүстэй танилцсны дараа оройдоо амжиж очих байлаа. Гэхдээ тэрээр гэрлүүгээ яарсангүй. Тэрээр маргааш өглөө хүртэл Капернаумд очиагүй байжээ. Түүний хувьд гэртээ очих нь ямар их баяр хөөр байсан гэж бодно. Есүсийг зорин явах үедээ тэрээр ихэд зовж шаналсан байсан. Яны гэрэл хүртэл инэрлгүй мэт санагдаж дууч шуудын жиргээ хүртэл чихэнд чийтэй байваа. Одоо харин бүх юм өөрчлөгдөж өнгө орох нь тэрээр ертөнцийг өөр нүдээр харах болжээ. Өглөөний сэрүүнд явж байхад байгаль дэлхий тэр аяараа эзнийг хамт алдаршуулан магтаж байгаа мэт санагдав. Гэхдээ төхөж эртэл түүний санаа нь зовж яваа байлгүй хэмээн шалгахун тайлбарлахаар зарцнаар нь тосож ирвэ. Гэтэл гэрийн эзэн зарц нарынхаа мэдээнд гайхсангүй. Харин чухам яг хэдэн цагт хүүгийн бие цаажиж эхэлснийг лавлажээ. Зарц нар өчигдөр 7 дугаар цагт түүний халуун буулсан гэв. Яг энэ үед тэрээр "Хүү чинь амьд байна" гэж хэлсэн Есүсийн үгэнд итгэсэн ажээ. Бурхан өөхөж буй хүүг энэ хүү бурханлаг хайраараа эдгэжээ. Эцэг нь хүүгээ үзэх гэж яарав. Тэрээр үхлээс аврагдсан хүүгээ элгэндээ тэрвэрч түүнийг эдгээснийхэн төлөө Бурханыг удаа дараалан олон удаа магтан алдаршуулв. Болсон явдалд гайхан догтлсон түшмэл Христийн тухай улам ихийг мэдье гэж хүсэж байлаа. Тэрээр Есүсийн сургаалтай танилцсныхаа дараагаар гэр бүлээрээ бүгд Христийн дагалдагчид болсон билээ. Энэ гэр бүл дээр бууж ирсэн зовлон гэр бүлийг бүхэлд нь Бурхан руу хандуулав. Энэ гайхамшигын тухай мэдээ газар сайгүй тархаж Есүсийн хүчрхэг үйлс хэрэгжиж Капернаумынхан нөлөөлж Христийн үйлчлэлийг амжилттай байх замыг нээж өгсөн билээ. Капернаумын түшмэлийг ивээсэн Бурхан биднийг ч мөн ивэхийг хүсэж байна. Гэвч бид түшмэлтэй адил дэлхийн ашиг тусыг ирж хайх хүсэлтэй үндэслэн Есүсийг ирж хайсаар байна. Бид хүсэл зорилгыг минь бэлгүүлэх хэмжээгээр түүнд итгэх хүсэлтэй байдаг. Аврагч бид нарт гуйснаас минь илүү их хിവэлийг өгөхийг хүсэж байдаг ба бидний зүрх сэтгэл хичнээн бузардсан хийгээд бид түүний нэгүүлсээр хичнээн дутаж буйг мэдрүүлэхийг мөн хүсдэгэ. Тэрээр амин хувийн эрх ашигасаа шалтгаалan түүнийг ирж хайдаг зангаас минь биднийг амжруулахыг хүсдэг. Бид өөрсдийнхөө арчаагүй ба туйлын гажигдaltaй байдлыг хүлээн зөвшөөрч Есүсийн хайранд бүрэн итгэх ёстой. Хааны түшмэл хүслийг нь биелүүлэхийг
биелүүлэх эсхийг үзнийхэн дараагаар түүнд итгэнэ гэж бодож байжээ. Гэвч тэрээр эхлээд хүсэлтийг нь сонсоод эвэлээ аль хэдийн өгсөн гэсэн Есүсийн үгэнд итгэх ёстой байсан. Энэ түүхэн дээрх сургамжаас бид суралцах ёстой. Бурхан бидний залбирлыг сонссон гэдгийг үзэж мэдэрснийхаа дараагаар бид түүнд итгэх ёстой биш. Бид түүний амлалтуудад итгэх ёстой. Бид түүн дээр итгэлтэйгээр очих юм бол бидний хүсэлт гуйлт болон эзэнд хүрэх болно. Бид түүнээс эвэлийг хүсэн гуйх үедээ эвэлийг хүртэнэ гэдэгтээ итгэж эвэлийг өгсөнд Бурханд урьдчилан талархах ёстой. Ийхүү эвэл хараар хамгийн их гачигдсан үедээ бид Бурхан эвэлээ сойрхох болно гэдэгт итгэн өдөр тутмынхаа ажил үүргийг биелүүлэх боломжтой болно. Ингэж сурсан цагт Бурхан залбиралд маань хариултаа өгнө гэдэгт бүрэн итгэлтэй болно. Эзэн бидний төлөө бодож байснаас маань илүү хэмжээлшгүйгээр өөрийн алдрын байдлын дагуу агуу их чадлынхаа дагуу бүхнийг үйлдэх болоо.